Өнөөдөр хаврын их цэвэрлэгээний өдөр за нийслэл хотоор бол өрнөж байна. За яг Чингэлтэй дүүргийн энэ орчимд бол нэг зам дагуух гууж жалгаар бол айл өрхөд нэг 5 гэрийнхээ хашаанаас гараад 5 м хүрхгүй зайд хоёнд жалга руу ингээд угаацсан. За бүр дийлэнхтэй үнс нурмаа ихээр хэмжээгээр асгасан харагдаж байна. Тэгээ өнөөдрийн хаврын их цэвэрлэгээнд бол иргэдийн оролцоо хамгийн их муу байна гэдгийг бол одоо яг цэвэрлэгээнд оролцож байгаа иргэд болоод за аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчд бол хийж байна. Тэгээ иргэдийн хувьд бол өөрсдийнхөө хашаа байшин за амьдарч байгаа орчноосоо гаргаад хажил байвал хаач хажиулсан хамаагүй гэсэн за тийм сэтгэхүүгээр хандаж байгаа за нийгэмд болоод яг энэ амьдарч байгаа орчноо бохирдуулах хамгийн их үүсвэр болж байна. Жил бүрийн 4-р сарын 1-нд хаврын бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулан ажилдаг. За шар усны үрээс урьдчилан сэргийлэх, цас мус хайснаар гарсан хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэх, үерийн хамгаалтын далан сууг, зам хоолой доогоорох, ус өнгөрүүлэх болог цэвэрлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулан ажиллалаа. За өнөөдрийн цэвэрлэгээнд бол голчлон бид нарын үерийн далан суугуудад үүссэн ахуйн хог хаягдлууд шар усны үер бас болохтой холбоотой тий хавар болоо үүсдэг. Тэгэхээр энэтэй холбоотой эхний эжэндийн бөглөрөх магадлал өндөртэй далан суугуудын хог хаягдлыг цэвэрлэх ажилд төлхөн анхаарч байна. Гэр хороолд үүсэн гууж алганд үүсэн үүсмэл хог хаягдлуудыг цэвэрлэхээр нэлээд анхаарч байна. За энэ үйл ажиллагаанд бол яг бид нар нийслэлийн 80 гаруй одоо харьяа газрын агентлагууд оролцож байна. Идэвхтэй оролцож байна. Дээрээс нь манай тогшуурчгийн компаниуд дүүргүүдээс оролцож байгаа. Дүүргүүдийн харьяа газрууд, дүүргүүдийн бас хилт салбарууд бас тус тусаа зохион байгуулалтанд ороод нутаг дэвсгэрийн хэмжээнд цэвэрлэгээний ажлууд хийгдэж одоогоор эхэлж байна. Хэдий төрийн байгууллагын ажилтан албан хаагчид өгсөн үүрэг даалгаврын дагуу хотын гудамж 70 дагуу хог хаягдлыг цэвэрлэж байгаа ч нийтийн цэвэрлэгэнд иргэдийн оролцоо дутмаг байгааг хот огчлолын ажилчид хэлж байлаа. Өнөөхөл цэвэрлэх ёстой хүмүүс нь бид юм шиг санаж иргэд өөрсдийн тарьсан хогоо цэвэрлэх нь битгий хэл гэрээсэж тухах янзгүй байгааг хэлж харагдлаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хот огчлолтын ажилчид өнөөдрөөс 3 хоногийн өмнө харьяа нутаг дэвсгэртээ их цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн байна. За өнөөдрийн байдлаар их цэвэрлэгээний ажил үндсэндээ дуусаж цаашид гудамж талбайн цэвэрлэгээний ажлыг тогтмолжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа гэдгээ за Чингэлтэй дүүргийн удирдлагууд танилцуулсан юм а. Түнчлэг хүндлэнгийн төрийн бус байгууллага хяналт тавин ажиллаж байсан юм а. Чингэлтэй дүүрэг дээр ихэд бол 19 хороо захиргааны нэгж дээрээс нэмцээ суус өмсгчтэй холбоодууд байгууллага аж ахуйн нэгжүүргээр ингээд бүгд оролцож байгаа. За манайх энэ ажлыг зохиохдоо зөвхөн өнөөдрөөр эхлэегүй юм а. Одоогоос 3 хоногийн өмнө эхэлсэн. Тэгээ одоо бидний энэ зогсож байгаа газар маань бол манай 12 дугаар хорооны нутаг дэвсгэр байгаа. 2 айхтар гууж ялгатай, зам дагуугаа гууж ялгатай. Тэгэхээр энийг бол ямар ч байсан цэвэрлүүлэхгүй бол нөгөө нэг бохирдлагын чимчээ үүсээд иргэдэд одоо өвчин үүсэх нөхцөл бүрдчихэд байгаа. Иргэд оролцоо бол одоо хангалтгүй аж ахуйн нэгж байгууллагууд бол бас хангалтгүй байна. Мөн сөөхүүдийн үйл ажиллагаа бол бас одоо цэвэрлэгээр хийх асуудал бол ер нь хангалтгүй байдаг. Угаасаа савтаа гарч барьж гарч ирээ тэгээд харахгүй болгооч асгаа иччих юм чинь. Орой өч асгаад. Өглөө хэдэн цагт ажилдаа гарав? Өглөө нэг 8 өнгөрөөгөө ажилдаа гардаг юм даа. Одоо хичнээн ер нь километр газар цэвэрлчихэд байна. За бараг 50 км газар явсан шүү. Цэвэрлээд. Иргэдийн үүссэн энэ хог шороон дээр ажиллахад мэдээч хэцүү. Ер нь иргэдэд хандаад хэлвэл. Иргэдтэй хандаад одоо хог шороогоо битгий их ингэж хаяач орчиндоо жоохон цэвэрхэн байл гэж хэлээ.